За жигждийн Батчаргал гишүүн үг хэлнэ. За гишүүдийнхээ орон амар Монголын айлтгая. Хүн сүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хаврын тариалтынхаа өрчлсөн дун за бас үйлчлэлтийн байдлын талаар тодорхой мэдээллийг эргүүлж мэдээлэн танилцуулж байна. Би олон юм ярмгүй байна. Төрийн бодлого их тогтвортой байх ёстой юм. Тэгжээж бодлогын өрөөгөөж үрдүн хангагдах учиртай. Тэгээ энийг бодлогын тогтворгүй байдлаас хамаарат тариалтын мэдээний чинь одоо бодит байдал төр ийм л гараад байна л да. Тийм учраас хэдүүлэн аль болохоор бас нэг энэ улс үндэстний эрх ашгийг бодож энэ бүхэл бүтэн том салбарыг хооронд нь уялдаатай хөгжүүлэх хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбараа цогцоор нь уялдаатай хөгжүүлэх энэ л бодлогын төлөө явах ёстой. За төрийн бодлого бол энэ тал руугаа тодорхойлогдоод нааштай үр дүн амжилтууд байгаад байгаа. За гэхдээ бас бидэнд анхаармаар бодмоор зүйлүүд байгаад байх шиг байна. Би бол тэгж бодож байгаа. Ашиг таримлуудын тухай за ер нь энэ уур амьсгалын өөрчлөлт энэ нөхцөл байдалд ахиу бүтээгдэхүүн өгдөг тэр сорт таримлуудыг бид нутагшуулах асуудал дээр илүүтэй онцгой анхаарч ажиллах ёстой болов уу гэсэн ийм бодол байна. Тийм учраас би ургамал газар тариалангийнхаа хүрээлэнгийн үйл ажиллагааг хэдүүлээ нэг ахиухан дэмжих. За ер нь эх оны төсөвт болж игүүл тэр захиалгат одоо судалгаа туршилт үйлдвэрлэлийн чиглэл дээр нь хөрөнгө тавих ёстой байхаа. Тэгжээж энийг Монгол улсын уур амьсгал дасан зохицсон таримлуудын үр сортын асуудал зохистой шийдэгдэх болов уу гэж би ингэж бодоод байна. Энэ талаас нэг анхаараач гэдэг нэг юм зүйл байна. Хоёр дахь зүйл нэгэнт байдал нөхцөл ийм байгаа учраас тооцоо судалгаануудаа нарийсгаж гаргаж ирж эртхэн бэлтгэл зохион байгуулалтуудаа бүрэн хангах тухай асуудал бидэнд байгаад байгаамаа. Тийм учраас та хэдийн дутагдал гарах гээд байгаа нөхцөл энэ бүх юмнуудыг бүгдийн нэг тооцоо судалгаагаар нь харж аль болохоор энэ улс орны цаашдын ажил үйлс энэ ард иргэдийн хүнсний хангамж амьдралд нөлөө үзүүлчихээргүй байх тэр бэлтгэл нөөц зохион байгуулалтыг бид л авах ёстой. Тийм учраас тооцоо судалгаануудаа эртхэн гаргаж за тэр дагуугаан тэр хүнсний аюулгүй байдлын зөвлөл дээрээ ярьж ковот юмнуудаа зөв тогтоож за тэрнийгээ бас энэ бүс нутгийн онцлогтой нь уялдуулж тогтоох хэрэгтэй байна. Баруун бүс нутгийн гэдэг юм уу гурил тэжээлийн үнийн өндөр байгаа асуудал бол яхаггүй тээвэр логистиктойгоо холбоотой. Тэрнээс энэ гайлын татвартай холбоотой юм биш. Тийм учраас энүүнийг хэдүүлээ тэр богино зайнаас тээвэрлэлт нэг хэсгийг нь хийж хангаж болдог юм. Энэ чанзаарыг за энэ тээврийн зардлыг бууруулах сөрөг тээвэрлэлтгүй байх энэ тээвэр логистикийн хоорондынх нь уялдааг зөв хангах чиглэл дээр нь анхаарч ажиллах тухай асуудал байна. Энэ түгээлтийн сүлжээн дотор өсөлт өгөөд байгаа юмнуудаа бас зөв тогтоож яаж зохистой зөв болгох уу гэдэг юм ааж хармаар байна. Бэлчээрийн даас тохируулга хий, малчтын орлого амжиргааг нэмэгдүүлээ, итэргүүл, сөрөгт хээлтгчийн эзлэх үеийн жингэн эрс нэмэгдүүлээ. Энэ тооцоо судалгаагаа нэг хийгээч. Хоёрдугаарт өсвөр малаа эдийн засгийн эргэлтэнд оруулдаг энийг туршаад байгаа жоохон нааштай үрдэнгүүдээ бүх нийтийн үйл хэрэг болгож хэдүүлээ аюул өрнүүл. Энэ жил харьцангуй өвөл их сайхан орцсон. Мал ер нь нэлээд жилбтэй байсан. Тийм учраас төлийн ерөнхий жин авалт тойрнолт энэ бүх юм бол их аятайхан байгаа юм байл. Одоо улсууд өттэй ноцолдох тухай яриад байна.
Тэгэхээр энэ жил бол малчид нэлээд тийм л асуудалтай байх юм байна. Тэгэхээр энэ хургийг намар мах бэлтгэл том тодорхой болгож ирэх юм байна. Энэ үйлчлэлийн бэлтгэлийн хангалттай хамгийн том зүйл. Нэгдүгээр малчдыг ойлгож өгсөн. Хоёрдугаар хүнд хэцүү цаг өвс хичээлийн нөөц хэрэгцээг бас тодорхой хэмжээнд хэмнэх гэх юм уу? Юу гэж хэлмээр вэ? Бууруулах бас нэг тийм том боломж. За баярлалаа. За гişүүд асуудалтай холбогдлолтой үг гэлж